Нэвтрүүлгийн хамтрагч өв соёлын голомт төсөл. Эрхэм хүндэт үзэгчдийнхаа энэ өдрийн амар амгалан айлтгая. Буддизм ба шинжлэх ухаан цоврал нэвтрүүлгийн энэ дугаарт Монголын Бурхны шишний төв Гандан Тэгшлэн хийдийн гавжлам Нанзодорж, Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын тэнхимийн багш Дэмбэрэл нар урагдан оролцож байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид нар Бурхан багшийн сургаалын нэгэн чухал хэсэг болсон Абидарма буюу Зодын номын аймгийн талаар энэ нь шинжлэх ухаан, орчин үеийн шинжлэх ухааны ямар судлагдхуунтай дүүцүүлж үзэж болох вэ гэдэг талаар нэвтрүүлгийг бэлтгэж хүргэх гэж байна. Эхний асуултыг би Нанзад орж гавж тавья. 3 сав номын аймаг дотор Абидарма буюу Зод энэ номыг ламнар хэрхэн үзэж судалдаг вэ? Ямар судлагдхуун энд багтдаг вэ? Ямар ойлголтыг энгийн хүмүүст хүргэж өгвөл энэ юуны талаар ерөн судлагдах юм бэ? Мөн орчин үеийн шинжлэх ухааны ямар салбар шинжлэх ухаантай дүүцүүлж, харьцуулж судалж болох вэ? За баярлалаа. За тэгэхээр Абидарма гэдэг маань Бурхан багшийн сургаал дотор тухайн аймаг сав болж тийм ээ маш чухал үзэгддэг ийм л сургаалынх нь гол чухал хэсгэлтэй. За тэгээд манай Наландагийн уламжлалт буддизмд бол энэ Абидармаг бол их олон жил судалдаг тийм ээ. Та манай монголчууд мэднэ Чойрын 5 ботг бол манай хүрээ хийдүүд л үздэг. Чойрын 5 бот дотор бол Абидарма гэж ингэж тусгай судалгах юм болж нэг нь болж явдаг юм аа. Тэгээд ерөнхийдөө бол энэ маань бол тэр сургалтынхаа тогтолцоог баг, дунд, дээд гэж ингээ хуваарлах юм бол дээд төвшөнтэй үржиж үздэг. Тийм. Ийм судлах тухайн болдог юм аа. За тэгээд ерөнхийдөө бол үзэгчд маань бас сонирн байх болов уу гэд Бурхан багшийн айлдвар сургаалуудыг хэмжээний хувьд бол маш их байгаа шүү дээ. 84 мянган номын цогц гэл байгаа тийм ээ. Тэгээ яг биднэрт уламжлалт дээрс нь болохоор 108 бот ганжуурлаг гэж байгаа. Гэхдээ тэр бол зөвхөн одоогийн үеийн цаг үеийн үед л уламжлалт дээрс нь болохоос биш. Яг Бурхан багшийн айлтсан сургаал ном бол хэмжээ тоог гаргахад бол хэцүү гэдэг. Тэгэхээр Абидарма Бурхан багш анх яг энэ Абидармаг номлосон юм уу гэдэг шинжлэх ухааны эрдэмтэд бол ингээд асуулт байгаад байдаг тийм ээ. Гэхдээ бол ерөнхийдөө бол Бурхан багш маань тусдаа Абидарма гэж номлоогүй тийм ээ. Бурхан багш бол Венаг номлосон. За мөн Сутраг номлосон тийм ээ. За тэгээд тэвэн дотроо бол яг нэг шинжлэх ухааных нь тэр хугтхан ойлгох сүүлд нь ингэж тусгаалж аймаг сав болгож гаргаж ирсэн юм аа гэж бол ингэж үздэг. Тэгээд ерөнхийдөө бол бясалгал гэж тийм ээ. Бясалгал хийж бид нар гэгэрэн шүү дээ. Биднэрт бол бясалгал маш хэрэгтэй. Гэхдээ бясалгал гэдэг маань зөвхөн Бурхан шашны ойлголт биш. Яагаад вэ гэхээр бясалгалын ерөнхий агуулга бол нийтлэг гэдэг. Бурхан багшийг морилохоос өмнө ч дэлхийн хүмүүс бясалгал хийжсэн тийм ээ. Хойно ч маш олон бясалгал гарсан. Тэгэхээр бол тэр сэтгэл тогтоох, зоригдол дээр сэтгэл тогтоох ерөнхий арга техник бол Бурхан шашинч байгаа, бусад шашнууд ижилхэн байгаа тийм ээ. Гэхдээ энэ Бурхан шашны бясалгал тэр гэгээр хүрэх бясалгал нь юугаараа онцгой гэгээрэлд хүргэдэг юм бэ гэхээр тэр бясалгалын зоригдол гэж юм маш чухал байхгүй юу. Тэгэхээр тэр бясалгалын зоригдлыг зааж өгсөн аймаг сав юм аа гэж бид нар бол ойлгох их зүгээр бахаа гэж ингэж бодож байна. За тэгээд Бурхан багш хамгийн анхны 4 үнний сургаал гэж номлосон шүү дээ тийм ээ. Тэгэхээр 4 үнний сургаалыг номлосон маань тэр бясалгалынхаа зоригдлыг л би ийм зоригдол дээр сэтгэлээ тогтоож бясалгаад ингээ гэгэрлээ гэдгийг шавнартаа зааж өгсөн. Тэгэхээр тэр зоригдлыг нь бол тусгай судалж тийм ээ наривчил задлж дэлгэрүүлсэн тэр аймаг сав нь бол Абидармын аймаг сав юм аа гэдэг ингээ товчхондоо хэлэх болох. За баярлалаа. Дэмбэрэл багш Абидармыг энгийн судлаачид, энгийн улсууд ер нь аль өнцгөөс нь илүү ойлгож судлвал илүү хүртээмжтэй оюун ухааны хувьд тийм ээ. За энэ мэдлэг боловсролын хувьд ер нь бид бол Абидарма гэдгийг Монголын мэргэд
бүдүүн шний зүтгэлтнүүд бол элт ном гэж орчуулж байсан байх юм. Элт ном гэдэг. Тэгэхээр элт гэдэг нь болохоор энэ ертөнцийн юмс үзэгдлийг одоо өнгөрсөн цаг дээр санаж дурсах биш. Ирээдүйн цаг дээр төсөөлөх биш. Яг одоо цаг дээр альва юмыг 5 мэдрэхүүгээрээ мэдэрч амьдралынхаа туршлагаар мэдэрч тэрнийг үнэн бодиттой ойлгож ухаарах ийм илт мэдлэгийг бол одоо энэ Абидарамд байдаг гэж үздэг. Ном гэдэг нь болохоор үнний ном. Одоо сая гавж ярьж байна энэ 4 үнний ном байна. Үнний тухай ном, ёс суртахууны тухай ном, хэрхэн хүн зөв амьдрах тухай ном, хэрхэн хүн оюун санаагаа бясалгах, гэгэрүүлэх одоо энэ тухай ном гэж одоо ингэж үздэг. Тэгэхээр энэ ном дээр бол Абидарамын ном дээр бол ер нь бол ертөнцийн юмс үзэгдлийг бол маш одоо эмх цэгцтэй, логикдис дараалалтай, хооронд нь зөрчилгүй одоо тэр тодорхойлолтуудын хүртэл одоо маш нарийн жишээ өгч одоо ингэж тайлбарлсан ийм сургаал ном байдаг. Уламжлалт дорны ялангуяа Бурхан багшийн одоо сургаал номлолоо бас дутуу үзэж мэдсэн, жоохон гадуурхаж өрний юмыг илүү шухаархсан үе байсан. За өрний их сэтгэгчд философчдын дунд бол Демокрит, Аристотель нар бол яг энэ Абидарамтай төстэй. Юм бол игэл бөөмс буюу атмаас үүсэлтэй. За энэ бол бас хоосон орон зайд бий болсон юм а гэж хэлсэн ийм агуулга байдаг эдгээрийн. Тэгтэл яг тэдгээртэй ойролцоо цаг үед 2600 жилийн өмнө Бурхан багш энийгээ айлтцсан байдаг. Сүүлд одоо энтхийн мэрэгд их мэрэгдүүдэн дээр ялангуяа ертөнцийн 6 чимэг болсон их мэрэгдүүд тайлбар хийсэн байдаг. Тэгэхээр энэ тайлбар бол одоо өнөөгийн шинжлэх ухааны үүднээс харах юм бол квант физик, квант механиктай их дөхөж очиж байна гэж. За энэ нь бол магадгүй шинжлэх ухаанд дөхөж очиж магадгүй. Түүнээс Бурханы ном нь бол тэр өмнө номлогдсон байсан сургаал номлол. Тэгэхээр ертөнцийн юмс үзэгдлээс эхлээд бүр игэл бөөмсийн төвшөнд ертөнцийн оршихуйн байдлыг тайлбарлсан, үннийг эрэл хийлсэн ийм сургаал байжээ гэж ингэж тайлбарлах гэдэг нь одоогоор бол квант физикийн. Тэгэхээр энэ дээр бол та бас уншиж судалсан зүйл ялангуяа орчин үеийн квант физик, квант механикийн улсуудтай энэ ойлголтыг харьцуулж судалсан зүйл байна уу? Абидарамад жишээ нь бол их сонирхолтой юм байна. Нөө ертөнцийн үүсэл, хүний үүслийг их одоо жишээ нь Бурхан багш одоо хэрхэн үзэж ирсэн тийм ээ. Яд номсон тэр тухай гаргасан байдаг. За тэгээд орчин цагийн одоо шинжлэх ухаан дотороо болохоор бол одоо нийцэх юм нэг сэтгэл судлал. Сэтгэл судлах дээр манай одоо орчин үед бол ихэвчлэн сэтгэл судлах дээр нийгмийн харилцаа яриад идэг шүү дээ тийм ээ. Гэтэл сэтгэл судлал гэдэг маань бол бүр одоо яг сэтгэлийнхаа мөн чанарыг тогтоогоод тийм ээ. Тэгээд сэтгэлээ дотор нь ангилаад тэгээд сэтгэл дотроо язгуур сэтгэл тийм ээ. Тэгээд одоо сэтгэлийн нөхөр гэж байгаа. Ингээд эдгээрээрээ задлаад ингээд машид одоо сэтгэл судлалыг бол нарийсхан номлосон байдаг. Энэ нь бол одоо шинжлэх ухаанд бол одоогоор ингэж сан судлагдаад байгаа тийм ээ. Маш нарийн. Тийм болохоор ерөнхийдөө одоо энэ талаар сонирхож байгаа эрдэмтэд судалгаа хийж байгаа улсууд бол ингээд Абидарамаг тийм ээ шинжлэх ухаантай уялдуулж тийм ээ шинжлэх ухаан талаас нь нэг судлах юм бол маш өргөн судлах тухайд бол байгаа шүү тийм ээ. Бурхан шашны одоо тэр сая таны хэлсэн тэр квант физик гэдэг одоо бидний одоо Абидарамын номонд бол юу гэж заасан байдаг вэ гэхээр бол ерөнхийдөө одоо энэ өлөг гэдэг юм л да. Өлөг гэдэг нь бол одоо бид нар матери гэдэг шүү дээ. Материйг өлөг гэднээр хэлж байгаа тийм. Тэгэхээр өлөг гэдэг маань бол маш жижиг нарийн тооснуудаас бүтнэ. Тэгээд нарийн тоосоо болохоор бүр ингээд дахиад ингээд задлахаар бол 8 шин чанартай гэдэг байхгүй. Тэгээд дөрвөн махбод гэж байгаа. Тэгээд дөрвөн дагалдах шин чанар гэж. Тэгээд тэр дөрвөн махбод нь болохоор сүүл рүүгээ бол яг ингээд дөрвөн махбод чинь нэгдмэл цул байдаг гэж үзээд байдаг. Тус тустай биш нэгдмэл одоо цул байдаг юм аа. Одоогоор бол нэгэн одоо говсон дээр байдаг л гэж одоо бид нэр ингэж л үздэг юм бол да тийм ээ. Тэгээд энэ бол яг манай бурхан шишин дотроо игэл одоо хамгийн матери хамгийн нарийн хэсэг хуваагдахгүй юу гэдэг тал дээр маш өргөн одоо ийм маргаа явдаг. Тэгээд ялангуяа одоо төв үзүүлэлтнүүд бол ерөөсөө ертөнцид хуваагдчихгүй юм гэж байхгүй тийм ээ. Ерөнхийдөө бол хамгийн жижиг матери гэж бол тавихад аюу хэцүү гэдэг байхгүй юу. Тийм. Түүнийг бол бид нар оюун ухаан талаасаа ингээл тавиалал тэр бол хуваагдчихгүй ингэж үздэг. Гайхалтай. Энэ бол бас одоо бидний үзэж судалснаар 4 махбод саачуу милүн за нэмээд намхай гэдэг ингээд тийм ээ.
шороо махбод, усан махбод, гал махбод, хий махбод, тэгээд окторгуй махбод. Тэгээд энэ дөрөв хураагдаад тэгээд ингээд ертөнцийн үүсэл бий болжээ гэдэг. Тэгсэн мөртлөө Бурхны номонд бол тэр философийн болоод маш нарийн номлол нь энэний учир шалтгаан, нөхцөл байдал энэ дээр одоо тодорхой өөрийн учир шалтгаан нь ертөнц бий болжээ гэж анх. Орчин үеийн шинжлэх ухаанд бол одоо энэ нарны аймаг бол нэг 13 тэрбум жилийн өмнө бас мөн адил төстэйгээр бий болжээ. Яг л энэ махбодууд нийлээд тэр юун дээр хүртэл дүүнхөр буюу Калачакрагийн цагийн хүрдний номон дотор нөгөө шороо мандал гэл ингээд нэг дөрвөн мандлаа зоочоод тэр мандлууд нь дээрээ дороо оршдог гэд ингээд ярьдаг. Тэгэхээр энэ нь бол орчин үеийн энэ астрофизик одон орон ертөнцийн юмс үзэгдэлтэй ер нь энийг харьцуулж уншиж судалж ивэл дэмбэрлэг ш. Энэ Абидармын айс сав гэдэг юм уу энэ номыг нэгтгэсэн эндхийн одоо нэрт сэтгэгч Васу Банду гэдэг хүн 4-р зуунд Абидармакош гэдэг одоо ийм зохиолыг бичсэн байдаг. Тэгээд энэ бол нэг 8 бүлэгтэй зохиол. Тэгэхээр энэ зохиол бол бас их тийм өвөрмөц яг Абидармын 7 аймгийн савыг одоо нэг цул ном болгож гэдэг юм уу нэг эмхтгэж одоо гаргасан ийм сонирхолтой бүтээл байдаг. Тэгээ энэ бүтээлд бол 3 дугаар бүлэгт нь ертөнцийг үзүүлсэн гэдэг одоо ийм бүлэг байдаг. Тэгээ энэ ертөнцийг үзүүлсэн бүлэг дээр бол одоо дэлхийн ертөнц хэрхэн үүсч бий болсон тэн дээр ертөнц үүсэхдээ бас ертөнцийг савын ертөнц, шимийн ертөнц гэж одоо ингэж ангилаад савын ертөнц нь одоо ямар бүтэнцтэй байдаг. Тэгэхээр манай эрдний 4-р зуун тэрнээс ч өмнөх одоо бүдэн шний энэ юм дээр ертөнцийн үүслийг маш тийм одоо цэгцтэй, инх цэгцтэй гэдэг юм одоо тэр төв нь хаана байдгийг, хідэн зүгчиг байдгийг гэдэг юм одоо тэр зүгчигүүдэд байдаг ертөнц тэн дээр амьдарч байгаа хүмүүс бас нэг сонирхолтой зүйл нь болохоор галуу гэдэг ойлголт байж байгаа. Энэ дээр нөгөө нэг үүсэх галуу, тогтох галуу, эвдрэгч гэдэг юм уу ийм галуун ойлголтууд байдаг. Тэгэхээр энэ ойлголтууд нь бол орчин үеийн бас шинжлэх ухаантай энэ дэлхийн ертөнцийн үүслийг ингээд жишээд ингээд үзвэл бол сүүлийн үед нөгөө шашин судлалын эрдэмтэд бол энийг бас сонирхож их судалж байна л да. Тэгэхээр энэ галуу гэдэг нь одоо хэдийн хэмжээтэй юм. Тэгээд энэ үед бол ямар одоо ертөнц хувирч өөрчлөгдөж ирсэн. Нөгөө даримны онол дээр аливаа зүйл хувирч өөрчлөгдөж байдаг гэдэг эволюцийн онолтой яг адилхан энэ бүдэн шний Абидарм буюу энэ элт ном дээр аливаа цаг хугацаа өөрчлөгдөж байдаг, хувирч байдаг гэдэг энэ онол байдаг. Тэн дээр бас тэр хүмүүс оршин тогтнож байгаа тэр хүмүүсийн нас хугацаа гэдэг юм уу, оюун сэтгэлгээ бас одоо хувирч байдаг гэдэг тухай энэ ертөнцийг үзүүлсэн бүлэг дээр бол сонирхолтой үзүүлс заасан байдаг. Сүүлийн үеийн квант физик, квант механикийн томоохон эрдэмтэд бас нэг зүйлийг асуугаад таамаглаад байна л да. Энэ нарийн игэл бөөмс одоо бидний уламжилж хэрс суснаар бол хумхын тоос. Энэ цаашаа задрахгүй энэ үзэгдэл юмсыг 2500-2600 жилийн өмнө эртний энтхийн эрдэмтэд энийг яаж ингэж олж судалж тогтоосон бэ гэдэг нэг асуултыг квант физикийнхэн тавиад байна. Тэгээд өөрсдөө хариултыг бас нэг таамаглаж тавьж байна тэд нар. Тэгээд тэр хариулт нь юу гэж байгаа гэхээр бясалгал, төвлөрөл, бодрол одоо энэ бүгд юун дээр үндэслэх вэ гэхээр зоригдол, ямар зоригдолтой. Тэгээд энэ нүгээрээ альва одоо гэгэрсэн их мэрэгд болвол тийм төвшөнд очихлоор энийг тань мэдэх боломжтой юм байна гэж тэд нар таамаглаж байгаа. Та энэ дээр нэг бас нэг энэ чухал асуулт шүү те. Тэрийг яаж олж тогтоосон бэ гэдэг. Ер нь тэр эрдэмтдийн бол одоо судалгаа бол их дөхөссөн байна л гэж би бол хэлэх гээд байна. Тэгэхээр энэ түрүүн одоо та бүхэн яриахтаас уялдан та түрүүн 5 махбод гэж ярьсан тийм ээ. Би дээрэс дахиад нэгийг нэмээд 6 махбод гэж Абидарма заасан байгаа. Тийм мэдлийн махбод. Тийм мэдлийн одоо бидний тэгэхээр тийм мэдлийн одоо махбод гэдэг маань бол сэтгэлээ тийм ээ оюун ухаанаа тусад нэг махбод авч үзэж байгаа. Тийм. Тэгэхээр энэ оюун ухаан гэдэг юм бол яг матери шиг бодцуул одоо яг манай Абидарма зааснаар бол матери шиг бодцуул. Гэхдээ матери биш гэж үздэг. Матери биш гэж үздэг. Тийм. Тодорхой ухамсар гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тодорхой гэдэг нь юу гэсэн үг гэхээр бол энэ бол матери биш ээ гэж. Тэгсэн мөртлөө одоо ухамсар гэдэг чинь юмыг сэтгэдэг, ойлгодог, ургуулдаг гэсэн тийм ийм бодцуулыг сэтгэл гинэ гэж тусдаа махбод
махбод бол явж үздэг. Тэгэхээр матери өөрөө маш хүчтэй шүү дээ. Одоо шинжлэх ухаан гэдэг бол ингэж материйн хүчийг ол тогтоогоод тийм ээ тэгээ харилцан уялдааг нь одоо олж одоо ингэж тогтоосноос болж одоо орчин цагийн шинжлэх ухааны өндөр хөгжил бидний хүрлээ шүү дээ тийм ээ. А гэтэл энэ дотоод сэтгэл гэдэг тэр сэтгэлийн махбод гэдэг чинь бас маш мундаг хүчтэй. Хүчтэй. Тэгэхээр сэтгэлээ хөгжүүлээд тэгээд тэр одоо бол бид нар маш их алгасралтай болсон сэтгэлэн зоригдол дээр тогтоод байх юм бол бидний сэтгэл улам тодорхой болсон. Тийм. Тэгэхээр бол одоо бидний нүдээр харж чаддгүй, чихээр сонсч чаддгүй зүйлийг сэтгэлээрээ бүр нүдээр харснаас илүү чихээр сонссноосоо илүү одоо мэдрэх боломжтой гэдэг. А ингээд сэтгэлээ хөгжүүлсэн, гүн бясалгалд орсон, ялангуяа тэр нэг үнэн зөв зоригдол дээр сэтгэлээ тогтоодсон ийм бясалгаач нар бол материйг бол одоо нөгөө хичнээн нарийн аппаратаас нь илүү бүр тодорхой төвшөнд сэтгэлээр харж чаддаг юм аа гэж үзэж чаддаг. Тийм болохоор тэр одоо төвшний улсууд бол энэ бол матери бол тодорхой байсан юм аа гэж тийм ээ. Одоо жишээ нь бол матери гэдэг маань эгэл жижиг хэсгүүдээс одоо бүтдэг тийм ээ. Одоо матери гэдэг чинь одоо яг онлын төвшин шинжлэх ухаан хүртэл маш сүүлд олж одоо тогтоосон шүү дээ тийм ээ. Түүнээс биш ийм бүдүүн бодтой хуваагдчихгүй зүйл гэж нөгөө харснараа сонсноороо ингэж мэдээд байсан болохоос тэр бол одоо Эйнштейн эрдэмтний үед тэрнээс өмнөх л тогтоосон зүйл юм байна гэж одоо сүүлийн үед л үзээ. Тэгэхдээ энийг бол аль дээр бол одоо манай авдрамад бол ярилцж байсан бурхан багш гих тэргүүтээ гэгэрсэн бодголуудад одоо сэтгэлд нь бол одоо ихтэл байсан зүйлээ л. Та бас нэг чухал зүйл хэллээ. За Абидармын үндсэн хоёр бүрэлдэхүүн хамгийн чухал агуулга. За ертөнцийн юмс үзэгдлийг таних. Нөгөө талаа энийг зөвхөн таниад орхих биш. Энийг өөрийн сэтгэлийг хөгжүүлэхэд, сайжруулахад ашиглаж ийсэн нь энэ Абидармын хамгийн чухал агуулга. Тийм ээ. Тэгэхээр миний асуулт бол за энгийн хүмүүс дэлхийд даяар одоо 8 тэрбум хүн байна. Энэ энгийн улсууд. Абидарм ийм юм байна гэдэг агуулгыг ойлгоод дээрэс нь за тэгвэл хүн сэтгэлээ ингэж удирдах, хянж, хөгжүүлж болох юм байна гэдэг хамгийн энгийн аргачлал нь юу? За хамгийн энгийн аргачлал гэдэг бол одоо бид нар нийтээрээ ярьдаг болсон. Санамсар мэдэмсэр гэдэг. Санамсар мэдэмсэр гэж тийм ээ. Тэгээ санамсар гэдэг маань юу хэлэх вэ гэхээр бол сэтгэлээ тогтоох. Тийм. Сэтгэлээ тогтоох тийм тогтоон барих одоо зоригдол дээрээ тогтоох юм чадвар. Одоо жишээ нь бол хүүхд гар утсан гэж оролдоод идэг шүү дээ тийм ээ. Гар утас оролдох тусам тэр гар утсан дээр бол одоо юу гэдэг нь зоригдол нь одоо маш хөдөлгөөнтэй байхгүй. Ингээ солигдоод идэг. Секунд хэдэн секунд болоо зоригдол нь өөрчлөгдөд идэг. Тэгэхээр хүний сэтгэл ингээ үүмрээ тогтохгүй байдаг. Тэгэхээр санамсар нь мутчихдаг. Жишээ нь бол одоо телевиз ингээд их удаан үзээд байхаар тийм ээ олон сувг солиод байхаар сүүлдээ хүн чинь за би юу үзлээ яалаа гэсэн ингээд тодорхой юмгүй болоод улам дурдлан муудаад байдаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ерөөсө бидний сэтгэл гэдэг юм тийм ээ зоригдол дээр тогтоохгүй бол сэтгэлийн тэр санамсар гэж юм мууддаг юм байна гэж одоо хамгийн одоо юу гэдэг юм одоо туршлага гэх юм уу илт одоо мэдрэгдэж байгаа зүйл нь тэр шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол санамсар буюу сэтгэлээ тогтоох чадварыг бид нар хөгжүүлэх ёстой. Түүний тулд яах вэ гэхээр мэдэмсэр гэж хэрэгтэй. Мэдэмсэр гэдэг нь ажиглах тийм. Сэтгэлээ ажиглах. Гэхдээ бол таны хэлснээр хамгийн энгийн юу вэ гэхээр хамгийн эхлээд бид нар нөгөө одоо бидний энэ гадаа тав мэдрэх вэ шүү дээ тийм ээ. Одоо шинэ нүд чих эднэр бол нөгөө зоригдол буюу орон нь гадна талд байдаг болохоор дандаа гадагшаа хандсан байдаг тийм ээ. Гэхдээ сэтгэлээ тогтоохын тулд яах вэ гэхээр бол дотоод зоригдол дээр сэтгэлээ авчирж ийж тогтоох хэрэгтэй гэж ярьдаг байна. Тэгэхээр манай авдрамад одоо зааснаар бол хамгийн энгийн тийм ээ энэ бол зөвхөн бас л бурхан шашны бусад шашинтай нийтлэх зүйл нь шүү. Амьсгал дээр эхэлж одоо санамсарыг үүсгэж тийм ээ. За мэдэмсрийг үүсгэж ингэж амьсгалын дасгал хийж амьсгал дээр тогтоох юм бол маш үр дүнтэй гэдэг. Яагаад тэгэхээр бол амьсгал гэдэг маань бол одоо яг хэлэх юм бол сэтгэл шиг дотоод байгаа зүйлч биш тийм ээ. За энэ одоо дүрс үзэгдэл шиг гадна байгаа зүйл шиг завсрын орон гэдэг. Тэгэхээр бол одоо жишээ нь бол ингээд амьсгалаа, гаргалаа, орлоо гэдгээр 7 тийм ээ 21 тэгээд ингэж амьсгал дээр одоо ингэж төвлөрч байж тэгж одоо энэ тогтох чадварыг аавуулах маш сайн. Энийг бол заавал одоо багшаар заалгаад авах шаардлагагүй тийм ээ. Заавал их гүнзгий үзээ шаардлагагүйгээр өглөө босоод манай одоо үзэгчд ингээ усууд амьсгалаа нэг эхлээд сайхан ажиглаад амьсгал дээр тогтоогоод ингээд тэр чадвараа хөгжүүлж болох юм байна. Орчин үеийн шинжлэх ухааны Дэмбэрэл багш яг Абидармын Элт номын аймаг дотроос түрүүний хэлдэг хоёр агуулгыг хэрхэн авч сургалт судалгааны хэрэглэгдэхүүн болгож болох вэ? Ер нь хүмүүс төрөх орчин үеийн
одоо боловсролын тогтолцоонд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр альва нэг юм дээр хүн төвлөрч ээж тууштай байж ээж одоо амжилт гаргадаг. Тэрнтэй адилхан энэ Абидармын одоо энэ зохиол бүтээл, элт намын зохиол бүтээлүүд дээр бол сэтгэлээ төвлөрүүлэх нь их чухал. Аль болохоор өөрийн нөгөө одоо муу сэтгэл гэдэг юм уу те, одоо атааж өтөө бусдад муу санах, хорлох гэдэг юм ингээд сэтгэлүүдийг маш нарийн ангилаад тэгээд тэр сэтгэлүүдийн хор нөлөөг энэ Абидарм дээр бол бас нарийн заасан байдаг те, жишээгээр нь аваад ингээд заасан байдаг. Тэгэхээр тэр сэтгэлээс гарах сөрөг үр дагаврыг мэдэж авснаар хүн өөрийнхөө сэтгэлдээ одоо ажиллаж болох юм байна. Аль болох сайн сэтгэлийг одоо хөгжүүлж болох юм байна гэдгийг бас нарийн одоо заасан байдаг. Яг энэ түрүүний ярьдаг аргачлал энгийн одоо сүжигтэй хүн байж болно, сүжиггүй хүн байж болно. Гэхдээ амьдралд хэрэгтэй тэр нарийн юм Абидарм дотор, элт номын аймаг дотор байна. Та одоо шавнартаа сүснүүдэд хичээл заахад хамгийн энгийнээр энийг юу гэж өргөдөв? Хамгийн энгийн энэ бол маш чухал юм байна шүү гэдэг ингээд эхлээд амьсгалаа ажиглаа гэдэг. Амьсгал дээр их сайхан төвлөрөө. Ягаад тэгэхээр бол бидний энэ одоо атгах бодол гэдэг шүү дээ, тийм ээ. Энэ атгах бодол гэдэг маань бидний дотоод хийтэй холбоотой гэдэг. Ерөнхийдөө энэ Абидармын номлол гэдэг маань гүнзгийрэхээр дандар болчихдог. Тарны дандар яа. Тийм. Тэгэхээр одоо дөрвөн махбод гэхэд хий махбод гэж ярьж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хий махбод чинь одоо биднэрт байгаа байхгүй. Тийм. Тэгээ хийгээ нөгөө нарийн хий, бүдүүн хий гэдээ ангилчдаг. Тэгвэл хамгийн машид нарийн хий гэдэг чинь бол бидний одоо сэтгэл оюун бодолтой нэгэн мөн чанартай зүйлэгч. Уламжлалт ангаа ухааны нөгөө дөрвөн үндэс гэдэг ном байдаг шүү дээ. Тийм. Тэр дөрвөн үндэс ном дээр бол нөгөө эмийн мөн чанар, шин чанар, дөрвөн махбодын тухай одоо яг Абидарм дээр нөгөө элт ном дээр байгаатай адилхан зааж байна. Тэгээд эмийн амт гэж 6 амт байж байна. Тэр амтнуудыг яг Абидарм дээр бас адилхан ингээд заасан байх жишээтэй. Тэгэхээр энэ элт ном гэдэг бол яг нөгөө уламжлалт ангаа ухаантай бас ингэж холбогдож өгч байдаг. Тэгээ монголчууд эртээр үеэс энэ элт номыг бас судалж сонирхож ирсэн байна. Тэгээд Монгол Улсын их сургуулийн их бичиг зохиолоос гаргасан Монголын түүхийн нэг 30 бат их сурвалж байдаг да. Тэн дээр ингээд 10 одоо монголчуудын түүхийг ингээд аваад үзэхэд бол 10 орчим их сурвалж байж байна. Жишээлбэл шар тууж байна, саган цэцний эрдний эрх байж байна, лувсан данцны алтан товч байна, мэрэгэн гэгэний алтан товч дээр энэ дээр бол дэлхийн ертөнцийн үүслийн тухай яг Абидармаас авсан байж байгаа. Мөн дэлхийн ертөнц сав ертөнц үүсээд тэн дээр шимийн ертөнц үе амьдрал үүсээд тэн дээр хаан төрч ёс үүссэн тухай бас Абидарм дээр байж идэг. Улс төрийн түүх гэдэг юм уу те. Жишээлбэл энэ дээр улс төрийн түүх те. Хүрдэн эргүүлэгч хаан боёо нөгөө Чакраварти хаан гэж байдаг те. Тэр хаадуудын нөгөө ёс зүй. Тэр анх хаан төрийг хэн бий болгосон бэ? Ард түмнийхээ тэр төлөө боддог, инэрэнгүй сэтгэлтэй, аливаа зүйлийг шударгаар шийдэж чаддаг тийм хүн хаан болж одоо анх төрч ёс үүссэн тухай элт ном дээр бол заасан байдаг. Монголчуудын оюун санааны одоо гэгэрлийн зам урд хөдөлдөг бодмөрийн зэрэг гэж зохиол дээр бол энэ одоо баг төрлөختн, дунд төрлөختний тухай их олон ишлэлийг Абидарм буюу элт номоос одоо авсан байдаг. Тэгэхээр энэ бол бас одоо монголчууд энэ зохиолыг бол маш сайн судалж, маш сайн одоо мэдэж ирсэн байх жишээтэй. Ёс зүй, ёс суртахууны тухай элт ном дээр бол үлийн үрийн тухай одоо бүр тусгай нэг бүлэг байдаг. Тэгэхээр энэ бодмөрийн зэрэгч байд юм уу, эсвэл одоо бусад монголчуудын зохиосон одоо цаасан шувууны үлгэрч байд юм уу, бүх одоо монгол мэрэгдийн зохиосон энэ дээр үлийн үрийн тухай санаа энэ Абидарм элт номтой бас холбоотой гэж бас үздэг. Төрч ёсны сургаалыг ингээд аваад үзэхэд бол 13 дугаар зуунд Хувлаа хааны хүү Чингэмд Павлан бол мэддэгтгүүнийг тодруулагч гэдэг одоо зохиолыг ертөнцийн үүсэл гарал, сав шим ертөнцийн тухай үүсэл гарлыг одоо номлосон ийм сонирхолтой одоо ном зохиож өгсөн байдаг. Манай Монгол хаан хөвгөнд ч тийм. Яг энэ номлол сургаал бол бас элт номоос авсан байх жишээтэй. Мөн Монгол мэрэгдийн нэг болох Данцаг дорж гэдэг одоо хүний сав шим ертөнцийн дуул гэдэг дээр бас энэ элт номоос ертөнц яаж үүссэн бэ? Энэ дээр амьдрал яаж үүссэн бэ? Төр улс гэдэг юм уу яаж үүссэн бэ гэдэг талаар бол сонирхолтой ийм дорн дахны мэдлгүүд энэ элт ном дээр одоо байж идэг. Энийг монголчууд эртээр үеэс бас одоо ингэж судалж ирсэн байна гэж би нэг судалгааныхаа явцад л олсон юм. Тийм, зочин эрдэмтэн лам судлаачдын энэ яриа өрнөл бас нэг дараагийн асуулт руу өөрөө ирэхгүй
хөтөлж байна. Абидармын буюу Элт номын аймгаар Монгол лам нар ямар тайлбар бүтээл үндсэн заваа судрууд дээр тийм ээ гаргаж ирсэн бэ. Ер нь энэ бас нэлээд олон байж магадгүй байхаа. Би бас сайн мэдэхгүй байна. Энийг та бүгд Монгол лам нарынхаа бас энэ Абидарамтай холбоотой бүтээлүүд судлагдсан байдлыг ямар байдгийг болоо гэж. Маш олон лам нар бий. Тэгээд манай одоо эртний одоо мэрэгд бол энэ Абидармыг судалж тийм ээ. За тэгээд тайлбар сургаалуудыг бичиж үүнийг улам хөгжүүлж ирсэн. Түрүүн одоо нэг хүний нэр дурдагдлаа шүү дээ. Баригрээ лам Дамсаг дорж тийм ээ. Дамсаг дорж ламын зохиолсон Абидармын одоо тайлбар. Одоо тэгтээ тэр нь бол их энгийн одоо хүмүүс гэх юм анхан суралц цааш нар зориулсан тийм ээ. Абидармад хүнд хэрэгтэй зүйлийг аваад ингээд энгиймшүүлээд тийм ээ их ингэ сайхан зохиол байдаг. За мөн одоо маш олон хүний нэр дурж болно. Тэгтээ яг онцгойлоод би энэ дэр англи лам одоо шагдаргаан тий гайхалтай бүтээл байдаг. Тэр нь 3 цагийн тухай гэж тийм ээ. 3 цаг гэдэг нь өнгөрсөн одоо ирээдүг бурхан шашны дээд доод философи урсгалууд хэрхэн авч үздэг юм бэ гэж тийм ээ. Ялангуяа одоо бурхан шашны хамгийн доод философи гэж тийм ээ. Өвөрмөц өгүүлээч гэж байдаг. За тэдгээр маань бол 3 цагийг авч үзсэн тийм ээ. Гэтэл түүний одоо дээд одоо тогтсон таал буюу философиуд нь үгүйсгээ явдаг тийм ээ. Гэтэл хамгийн дээд одоо нөгөө танжирва хэтрүүлэгч үзүүлтэнгүүд нь бол нөгөө өвөрмөц өгүүлээчнтэй ерөнхийдөө ижилхэн ярьдаг гэж байна. Тэгэхээр энэ тал дээр бол маш ийм сонирхолтой зохиол буюу Абидармын 3 цагийн номлол гэж тийм ээ. Түүнийг одоо шинжилсэн шинжилэл гэсэн юм алдартай бүтээл тойрвсан. Тэр нь яагаад энийг тойрох ёстой болсон бэ гэхээр бол 13 дугаар далай лам хүрээнд бол одоо ирсэн. Хүрээнд ирэхдээ бол төвдийнхаа одоо шилдэг таарам будыг эрдэмтдийг дагуулж ирсэн гэж. Тэгээ Монгол лам нарын дунд одоо хэлцээ одоо философийн одоо юм маргаан зохиол байгуул тий. Тэрүүн дээр англи лам буга одоо яг энэ талаар одоо мэтгэлцээ одоо дагслаа хийсэн гэж тийм. Түүний нөгөө төвд эрдэмтэд барьж чадаагүй. Тэгээд 13 дугаар далай лам бол та өөрийнхөө одоо энэ сая мэтгэлцэж хайсан дагслаа зүгээр шууд ном бол гаргаарай гэж. Ирээдүйн улсууд маш хэрэгтэй байна гэж. Тэгээд тэр номын дөөр уншижсэн сүүлийн үгэл одоо нөгөө номын одоо хэрхэн тухай төгсгөлийн үгэн дээр гардаг шүү дээ. Тэрэн дээр 13 дугаар далай ламын хүсэлтийн дагуу би энэ номоо ингэж одоо бичлээ гэж ингэж байдаг. Гэх маягаар бол одоо энэ Абидармын одоо судлах тунд тийм ээ Абидармад хийсэн Монгол лам нарын одоо тайлбар бол маш их байдаг. Үүнийг одоо манай Дэмбэрэл доктор бол илүү дэлгэрүүлээ ярих байхаа гэж. Ер нь бол өөрийн Абидарм кош гэдэг одоо зохиол бүтээл байдаг. Абидармын зохиол заваа нь юу одоо манайхаар бол үндсэн сурах хүчиг гэсэн үг шүү дээ тэр заваа гэдэг чинь. Тэд нар голдуу ингээд тодорхойлтыг хэлээд тэгээд тодорхойлтойгоо холбоотой жишээ баримтуудыг ингээд дурдаад ангиллуудыг ингээд дурдаад явсан байдаг. Монголчуудын энэ зохиол бүтээлийг тайлбарлахдаа нөгөө гүн ухааны арга, хайцаа, мэтгэлцээний аргыг бас их одоо өргөн хэрэгэлсэн. Тэгээд энэ Элт номын аргыг тайлбарлахдаа одоо бэлэг баримтын их сурвалжийг аваад тайлбарлсан байх шиг мөн төв үзлийн зохиолыг аваад тайлбарлсан байх шиг тэгээд өөрсдийн одоо гүн ухааны дацангуудын нөгөө ихчаа буюу нөгөө өөрийн сургалтын арга барил үзэл онолоор ингээд хоорондоо мэтгэлцүүлээд тэн дээр хамгийн үнэн бодиттой тайлбар нь юу байж болох вэ гэдэг сонирхолтой юм тайлбар зохиолуудыг монголчууд бичиж үлдээсэн юм болов уу гэж би харсан. Та энэ дээр бас нэмж хэлэхэд одоо өнөөдөр манай эрдэмтэн лам нар маань Чойрын гүн ухааны ном үзээд маш чухал хэсэг нь Абидармын Элт номын аймгаа үзэн судлаад энэ судалгааны бүтээл дээр лам нар маань бас одоо хуучны бүтээлүүдийг тайлбарыг орчуулж байгаа юм уу улам төргөж байгаа ажил гандан дэвшлэн хийд дээр ер нь явагдаж байгаа юу? Явагдаж байгаа. Одоо энэ ер нь манай гандан дэвшлийн хийд дээр бол Сонинбаяр тийм ээ доктор номын гэр гэж ажил номын гэрийн одоо захирал байсан тийм ээ. Тэгээ олон жил одоо тэр номын гэр гэдэг бол одоо 1950-аад оны дундуур бол байгуулагдсан шүү дээ. Шинжлэх ухааны актынтай хамтарч тийм ээ. Тийм. Тэгэхээр бол энэ байгууллага маань үйл ажиллагаагаа хийдэг. Үүн дээр бол одоо Монгол лам нарын энэ бүтээсэн Абидарма зөвхөн Абидарма гэхгүйгээр тийм ээ ховор ном зохиолуудыг бол одоо сурвалжилж олж тогтоох тийм ээ. Судалгааны эргэлтэнд оруулах. Тэгээ ховруудын одоо ингэж бүр бас өглөгийн эзэд захимжуулах яг зөв тий. Тэгээд өглөгийн эзэдийг бас одоо олж одоо
олон нийтэд одоо зам нарын хүртэл болгох тийм ээ. Иймэрхүү ажлуудыг бол ерөнхийдөө хийгээл одоо явж байгаа. Тэгээ мөн одоо гадаадын эрдэмтдтэй хамтарч судлах тийм ээ. За одоо жишээ нь бол Японд манай одоо амгалан докторант бол одоо Японд одоо докторийн зэрэг одоо горилж байгаа тийм ээ. Түүгээр Монгол намынхаа бүтээлээр тийм гэх маягаар ингэж явж байгаа. Тийм болохоор энэ маань хийгдчихэл байгаа ажил. Түрүүн таны хамгийн ихний асуулт одоо би орчлоо шүү, уучлаарай. Та ер нь ингээд авдирмаг одоо орчин цагийн шинжилгээ ухаантай уялдуулуул гэж таныг асуугаад байсан тийм ээ. Хэрхэн яаж уялдуулах вэ? Ер нь хамгийн товчхондоо бол жишээ нь бол шинжилгээ ухаанд за атом молекул, атом юунаас бүтдгийг гэхээр цөм тийм ээ. Цөмөө тойроод электрон эргэлдэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгвэл юуныг авдирмаад юу гэж хэлсэн байна гэхээр бол авдирмаа бол электрон гэдэг чинь гал мах байна. Яг үнэ. Тийм. За цөм гэдэг чинь бол одоо шороо мах байна тийм ээ. Тэгэхээр нөгөө электрон ч одоо хэрвээ цөмөө тойроо эргэлж яадаг юм бол тэр дунд нь зай байна да тийм ээ. Тэр нь огторгоо мах тийм ээ. Тэгээ эргэлж яа гэдэг чинь хөдөлгөөн байна. Тэгэхээр хие мах байна тийм ээ. Тэгээд энэ маань бол хураагдаад ингээд их болохоор одоо гол мөрөн болж болно усан махбод тийм ээ. Тэгэхээр бол энэ дөрвөн махбодын шинж чанарыг дөрвөлнгийн бол одоо матери хамгийн одоо жижиг хэсэг хүртэл агуулсан байдаг юм аа тийм ээ. Бид нар бол орчин цагтаа ингээл дүүцүүлэх хэрэгтэй ер нь. Түүнээс биш энэ бол тийм. Жишээлх юм бол гал махбод гэдэг бол өөрөө эрчимтэй махбод болохоос яг гал гэсэн үг бас биш шүү дээ тийм ээ. Эрчим хүч агуулсан тэр электрон гэсэн эрчим хүч агуулсан сорон зам байна захилгаан орны эрчим хүч агуулсан хий гэдэг бол одоо зүгээр байгаа ийм хий гэсэн үг ш. Ердөөсөө хөдөлгөөнт юмсын гол онс нь бол хий гэдэг шүү дээ. Огторгуу буюу тэр намхай гэдэг юм бол бүгдийг орон зайд нь багтааж байгаа нэг юм. Тэр молекул дотор огторгуу байна шүү дээ. Тэр дотор тэр намхай байна тийм ээ. Тэр дотор молекул дотор гих мэдчлэн ийм тайлбаруудыг л энгийн улсуудад одоо хүргэж байгаа нь манай нэвтрүүлгийн нэг зорилго. Тэгээд энэ бүгдийг одоо та бүгд ба нэг сайхан тайлбарлаж өглөө. Тэгээд манай буддизм ба шинжлэх ухааны нэвтрүүлэг энийг бас цаашид гүнзгийрүүлж тайлбарлах юм болно. Одоо нэвтрүүлгийн зүгээс бас асуугаагүй мөртлөө хоёр зочин маань хэлий гэсэн чухал санаа, үзэгчд олонтойгоо хуваалцъя гэсэн чухал санаа байвал та хоёрт энэ одоо цаг хугацаа бас нээлттэй шүү. За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн авдирмад бол хүний үүсэл тийм ээ, ертөнцийн үүслийг номлосон байдаг. Тэгээд манай бурхан шинийн онолоор бол ерөнхийдөө орчлон ертөнд цаг хугацааг бол эхлэлгүй гэдэг. Тодорхой нэг одоо хэсэг нь эхлэлтэй байж болно тийм ээ. Жишээ нь манай дэлхий эхлэлтэй байж болно тийм ээ. Төгсгөлтэй. Тийм манай төгсгөлтэй байж болно. Нарны аймаг тийм ээ. Эсвэл манай галактик тийм ээ. Эхлэлтэй байж болно. Гэхдээ материйг ерөнхийд нь аваад үзвэл эхлэл байхгүй. Хүний сэтгэл тийм ээ. Энэ амьтны одоо сэтгэл оюун ухааныг ерөнхийд одоо талаас нь харах юм бол эхлэл байхгүй гэж үздэг тийм ээ. Яагаад эхлэл байхгүй гэж үзэж байгаа юм бэ гэхээр одоо манай энэ дэлхийн нарны аймгийг одоо бүтээж байгаа нөгөө игэл бөөмс гэдэг юм уу тийм ээ матери гэдэг маань огторгуугаар тардсан байсан юм аа гэж. Тэгээ амьтны нийтийн үйлээ үрээр одоо тийм ээ энэ маань хураагдаад тийм ээ тэгээд хэсэг хугацааны дараа бол нар үүсээд тэгээд одоо 7 8 9 гариг нь үүсээд тийм ээ ингэсэн юм аа гэж. Тэгэхээр бол энэ маань урд нь байсан матери тийм. Ерөөсөө матери гэдэг маань оргуу хоосноос гинт матери гараад ирэхгүй л гэж. Ерөөсөө байхгүй байжгаад гинт хүний сэтгэл бий болохгүй л гэж байгаа тийм ээ. Тэгэхээр бод зүйл гэдэг маань угаасаа байсан тийм ээ. Эхлэлгүй одоо шинэ яг үүнтэй ижилхэн цаг хугацааг үл тийм ээ. Цаг гэдэг маань урагш байгаа эхлэлгүй л гэж. Гэх мэтээр одоо ингэж авдирмаа гэдэг маань түрүү манай Дэмбэрэл доктор бид нар бүгдээрээ ярьлаа тийм ээ. Бурхан шашинд бол одоо ялангуяа суур, мөр, үр гэдэг одоо тийм ээ. Энэ гурвыг авч үзсэн одоо философи бол бүрэн төгс философи гэдэг тийм ээ. Энэ гурвын аль нэг хэсгийг яриад нөгөө хэсгийг орхитуулсан бол дутуу байна гэдэг. Таны дээр дурдж яасан одоо тэр эртний сэтгэгчид бол одоо тэр суурийг ярьж байсан бол тийм ээ мөрөө яриаггүй хэрэг үрээ яриаггүй бол дутуу юм ярьж байсан гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан багшийн сургаалд бол суур мөр үр гурвыг бүтэн одоо үзүүлсэн тийм ээ бүрэн одоо ийм философиг бол биднэрт үлдээжээ. Түүний нь бол одоо бурхан шишний одоо налан дарын уламжилт бол маш олон эрдэмтэд үзэж судлаад улам хөгжүүлжээ тийм ээ. Манай монголчууд бол үүнд тодорхой хэмжээний сайхан хувь нэмрээ оруулжээ. Манай өвөг дээдс бол маш оюунлаг хүмүүс байжээ гэдгийг л одоо манай хүүхд залуучууд мэдж явах сайн байна. За Дэмбэрэл багш. Тэгээд бас нэмж хэлэхэд энэ нөгөө ертөнцийн үүсэл гарлыг ингээд яхад манай бидний амьдарч байгаа ертөнцөөс гадна маш олон одоо ийм ертөнц байна. Тэгээ ялангуяа бүдийн одоо шинд бол нөгөө хүслийн ертөнц, дүрст ертөнц, дүрсгүй ертөнц гэж ангилаад тэгээд тэр дүрсгүй ертөнц одоо Тэнгэрийн орны хэдэн олон галактик тэгүүд тэрний
дээр амьдарч байгаа хүмүүсийн нас эднэрийг авид энэ элт ном дээр их сонирхолтой үзүүлсэн байдаг. Тэгээд сүүлийн үед Монголд одоо шинжлэх ухааны яг тийм өвч бий болсон Монгол Улсын их сургуулийн бол шашин судлал философийн танхим одоо хөтөлбөр бий болоод энэ танхимд бол эрдэмтэд судлаачид энэ элт номын талаар бол их сонирхон судалж байсан байдаг. Манай одоо эрдэмтэн багш нараас бол Лувсан Цэрэн актемч бол энэ талаар бол сонирхон бас судалж бичиж ном бичижсэн байдаг. Лавгсүрэн гээд одоо Гүржвийн Лавгсүрэн гээд багш энэ талаар бичсэн. За манай багш Ган Туяа багш бас одоо энэ талаар бол бичсэн байдаг. Тэгээ Ховд их сургуулийн Батсуур гээд одоо бас багш байсан. Тэр энэ элт номын талаар сонирхолтой одоо юм судалгаа хийсэн. Ялангуяа тэр сэтгэл судлалын талаас, сэтгэлийг ангилсан талаас нь тэгээд заах арга сурган хүний нөгөө сэтгэлийг төлөвшүүлэхэд бол энэ ном ямар ач холбогдолтой бэ гэдэг талаас нь Батсуур гэдэг одоо багш бас сонирхолтой судалгаа хийжсэн. Өнөөдөр ч гэсэн Монгол Улсын их сургуулийн одоо философи судлалын танхимд энэ талаар судалгаа хийгээд одоо явж байгаа. Тэгээд ер нь бол одоо манай судлаачид зөвхөн өөрсдөө ингэ судалгаас гадна дэлхийн одоо шинжлэх ухааны ихтэй сургуулиуд шинжлэх ухааны одоо хүрээлэнгүүд энэ талаар ямар судалгаа хийдэм бэ гэдэг сүүлийн үеийн судалгаануудыг ч гэсэн бас ингээд харьцуулаад тэгээд өөрсдийнхөө одоо судалгааг хариуцуулаад баяжуулаад одоо явж байгаа юм байна. Буддизм ба шинжлэх ухаан цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид нар Абидаран буюу элт номын аймаг. За энэ тухайд нь энгийн улсууд ямар зүйл ойлгож авах вэ? Ялангуяа ертөнцийн үүсэл, хөгжил, өрнөл хувь хүмүүн сэтгэлээ хэрхэн засах вэ? Хөгжиж дэвжих, гэгэрэх үү? Энэ агуулга бүхий олон сайхан сэдвээр одоо шинжлэх ухаантай бас дүүцүүлж ярихыг хичээлээ. Энэ нэвтрүүлэгт оролцсон Монголын Бурхан шашны төв Ганандагшлын хийдийн Гавжлам Нанзодорж танд мөн Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын тэнхимийн багш Дэмбэрэл та нартаа маш их баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчдээ буддизм ба шинжлэх ухааны цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Дараагийн дугаараар иргэн уулзцаая. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтрагч Өв соёлын голомт төсөл